танхимаас гаргасан байгаа Отонбаатар. Одоо ингэ танхимын гадна сууж ирсэн нэрээ сонсог байгаа ш дахиад ярина ш надаа. Ургуулах ухуу гэдэг сэдвээр 3 минутын хугацаатай текст уншина. Энд энэ өгнөл бүгд орсон байна хэвээр. Таны текст баг, өргөгч, нийгэм, тулс, чулуу, өрөөсгөл ус, бэлэг, хардал, самбар гэсэн. Цаг явуулаа. Баярлалаа. Энд дахиад уулзч байгаа да. Чинийх 7 байна. Минийх 7 хүн байна гэж харамсдаг шиг. Ухуу ургуулах уу гэдэг сэдв ахны тэр хоёуланд нь эзэлжээ. Миний зүрхний минь баянхнаас мөнгө гардаг юм аа. Миний зүрхний минь баянхнаас нийгмийг өөрчлөх сэтгэл гардаг. Сэтгэлд минь ус биш, зас биш суур гэдгийг. Сэтгэлдээ би бусдаас дандаа сайхан үгийн бэлгийг авахыг дэндүү хүсдэг юм аа. Хаяа намайг ихнэр минь харддаг. Харддаг дэндүү хэцүү гэдгийг би мэддэг. Гэхдээ улсад минь ухах хүн биш, ургуулах сэтгэлгээтэй хүн хэрэгтэй юм байна гэж бодоод бууж өгдөг юм аа. Бурхан өршөөрэй. Энэхээ би тулгуур хууч гэсэн эрх чөлөөтэй нийгмийн бадарчин хүн би. Самбар дээр би хэн нэгний сайхан үгийг уншихаагүй. Санаанаасаа магадгүй би чулуун шиг үнийг хэлэх гэж төрсөн юм аа. Өнөөдөр хизээж будардаггүй, хизээж хөргөчд ороод хүндэж болдоггүй тэр сайхан үгийг сэтгэлээс нь хэлсэн юм аа. Тэгтэр ажиглаа. Таамрын алгад ашиг дэндүү өрөөсгөл юм аа. Таамрын алгад ашиг дэндүү өрөөсгөл. Алгад ашигтын чин оронд уухай байсан бол уухах биш ургах сэтгэлгээ минь бадрах байжээ. Бадрах байж. Хинэ ухдаг хүнийг биш ургуулдаг хүнийг. Өнөөдөр ухсан нэгнийг хайрладаг нэгнийг биш ургуулах нэгнийг дээдэлдэг нийгэм ирсэн байна. Би боддгийн Тэмүүчин ээжээсээ төрсөн гартаа нүж авахад төрсөн тал нутгийн юу гэж бэлгэцээ. Энэ нутагт баатар төрлөө гэж бэлгэцээ юм аа. Харин их мэддэг нөхөр нь худлаа штэ. Ээж нь хүндрэлтэй төрөөж устдаа төрчихгүй юу гэж хэлээгүү. Бүгдээрээ баатар төрсөн гэж хэлсэн. Тэр шиг монголчууд монгол хүндээ итгэдэг. Итгэл нь өнөөдөр энэ эндрэл дээрээс магадгүй ухах биш ургуулах сэтгэлгээн дээр байх болно. Муугийн утгагүй сайн хэлдэг монголын утгагүй төрхийг л багцсан ухаантай хүмүүсийн ургах сэтгэлгээ иржээ. Магадгүй удамтай монголын сүртэйгүү уухайн төрлөخтэй ардын хүү амьдрал дунд нийгэм байдгийн аз жаргалын дунд отгоо байдаг юм аа. Ахаад хэрэгүүд бид бүгдээрээ байдаг юм аа. Ухдаг биш ургуулдаг сэтгэлгээ улсад нь хэрэгтэй, ухаантай хүн хэрэгтэй. Ууд урхайд ухаж байчихгүй, ухаанаа ухаж байчин. Уурандаа шавж амьдрахгүй, улсынхаа төлөө зүтгэж амьдрнаа гэдгийг хэлхэн зүг байхаа. Ардын дундаас баатар төрөлтийн адуун дундаас хүлгэн төрдөг юм аа. Ард олны сэтгэл үргэлж сайныг дэмжиж сэтгэл нь байх юм бол саарах няцсаар сэтгэл нь ойрхон байх болно. Бидний монголчууд эмтэй байхтай хүчтэй, дэм дэмэндээ дээсэрчэндээ олон зам байхдаа ортон хүртэл хүчтэй ухахгүй, ургуулна, урагшлаа, ухахгүй. Баярлалаа. За томоохон хэгэн болж байна. За одоо хэг бадрыг өрж байна. Хэг бадрал ажлаа хийж байна. За сая хоёр оролцогчийн сэдв болгож дээрсэн. Одоо гарч ирэх хоёр оролцогчийн сэдв болгож байна. За энэ